Сайн байцгаана уу? Би олон улсад англи хэл заах хэрэгтэй багш тогтох хоёр байна. Энэ бол миний English Espanol TOEFL сууг. Энд би англи хэлийг эхнээс нь суурь тавин зааж байна. Өнөөдрийн хичээлээр бид have got-ыг үзнэ. Төгсгөл хүртэл хамт байгаарай. Шинэ хичээл бүрийг хамгийн түрүүнд үзэхийг хүсвэл сувгийг минь дагаарай. Дагахаа бүү мартаарай. Онгон англи хэлтнүүд маань have got гэж ялгаатай хэрэгэлдэг. Америкууд have, англичууд have got гэж хэрэгэлдэг. Үүний утга нь бол ер нь өмчлөх, хүн юмтай байх, эзэмших гэсэн утгатай. Одоо энгийн өгүүлбэртээр үзье. Эхлээд англичуудын одоо хэрэглээг үзье. I, we, you, they have got. Энэ бол би юмтай байна. Бид нар, та нар, тэд нар ямар нэгэн юмтай байна гэдгийг илэрхийлэхэд хэрэглэнэ. He, she дээр has got. Тэр эрэгтэй юмтай байна. Тэр эмэгтэйд ямар нэгэн юм байна. Тэр түүнд ямар нэгэн юм байна гэж хэлэхэд хэрэглэнэ. Энэ бол бичгийн хэлэнд хэрэглэнэ. Одоо яриан хэлбэрийг нь үзье. I've got, we've got, you've got, they've got, he's got, she's got, it's got. Тэгэхээр бид нар тэд нар юмтай байна. Ямар нэг юм эзэмшиж байна гэдгийг л илэрхийлж байгаа. Үгүйсгэсэн өгүүлбэрийг яаж илэрхийлдгийг үзье. I, we, you, they дээр have not got. He, she дээр has not got. Тэгэхээр надад байхгүй, бидэнд байхгүй, та нарт байхгүй, тэднэрт байхгүй. Тэр эрэгтэйд байхгүй, эмэгтэйд байхгүй, түнд байхгүй. Амьтан юм уу? Амьгийн үзүүлэлтээр хэрэглэнэ. Одоо яриан хэлбэрийг үзье. I haven't got. We haven't got. You haven't got. They haven't got. He hasn't got. She hasn't got. It hasn't got. Энэ дээр haven't, hasn't гэдэг нь товчлогддог. Асуух өгүүлбэр болон товч хариултыг үзье. Бүх асуух өгүүлбэрүүд нь have, has-аар эхэлдэг. Яг өөртөө нөгөө хамаардаг үгнүүдээр л авчна. Have I, have we, have you, have they, has he, has she, has it гэснээ эднэр ардаа got. Ингэж аваад л надад байгаа юу, биднэрт байгаа юу, та нарт байгаа юу, тэдэнд байгаа юу, тэр эрэгтэйд байгаа юу, эмэгтэйд байгаа юу, түүнд байгаа юу гэдгийг асуучна. Have I got? Надад байгаа юу? Yes, I have. No, I haven't. Байгаа байхгүй. Have we got? Бидэнд байгаа юу? Yes, we have. No, we haven't. Байгаа байхгүй. Have you got? Танд байгаа юу? Эсвэл чамд байгаа юу? Yes, I have. No, I haven't. Have they got? Yes, they have. No, they haven't. Байгаа байхгүй. Has he got? Тэр эрэгтэйд байгаа юу? Yes, he has. No, he has not. Has she got? Тэр эмэгтэйд байгаа юу? Yes, she has. No, she has not. Has it got? Түүнд байгаа юу? Yes, it has. No, it has not. Одоо Америкчууд яаж хэрэгэлдгийг үзье. Энгийн өгүүлбэр. I, we, you, they дээр have. He, she дээр has. Надад байгаа, чамд байгаа, бидэнд байгаа. Ингээд болов. Их амархан. Үгүйсгэх өгүүлбэрт яаж хэрэглэхийг харъя. I, we, you, they дээр do not have. Do орж ирдэг. He, she дээр өөр юу орж ирэх нь? Does not have. Do not, does not орж ирдэг. I don't have. Ярианы хэлбэрийг харж надад байхгүй. We don't have. Бидэнд байхгүй. You don't have. Танд байхгүй, чамд байхгүй, та нарт байхгүй. They don't have. Тэдэнд байхгүй. He doesn't have. Тэр эрэгтэйд байхгүй, she doesn't have. Эмэгтэйд байхгүй, it doesn't have. Түүнд байхгүй. Тэгэхээр товчлол маань don't, doesn't дээр орж ирж байгаа. Have-д ерөөсөө өөрчлөлт байхгүй. Асуух өгүүлбэр үүнд яаж товчхноор хариултгийг суръя. Эхлээд асуух өгүүлбэр.
Асуухдаа дүүдээс асууна. Дүүг ямар үед хэрэглэх вэ гэхээр I, we, you, they дээр. Does-ыг he, she, it дээр хэрэглэнэ. Тэгээд нэр ард have орж ирнэ дээ. Do I have? Надад байгаа юу? Yes, I do. No, I don't. Do we have? Yes, we do. No, we don't. Do you have? Yes, I do. No, I don't. Do they have? Yes, they do. No, they don't. Does he have? No, he doesn't. Does she have? Yes, she does. No, she doesn't. Does it have? Yes, it does. No, it doesn't. Тэгэхээр Америк маяг нь болохоор don't doesn't-аар илэрхийлдэг хариултаа. Одоо түрүүний салангад үзсэн Англи Америк маяга нэг юм дэлгэцэн дээр харъя. За энд бол бидний харьцуулах өгүүлбэрүүд American English, Америкчуудын ярьдаг англи хэл, British English, Британчуудын, англичуудын ярьдаг англи хэл. Тэгээ орчуулгатай. I have a car. I've got a car. Би машинтай. She has a brother. She's got a brother. Түүнд ах байна. Тэр эмэгтэй ахтай. They have a dog. They've got a dog. Тэд нар нохойтой. We have time. We've got time. Бидэнд цаг байна. Үгүйсгэх өгүүлбэрийг харьцуулаад харъя. I don't have a car. I haven't got a car. Би машингүй. She doesn't have a brother. She hasn't got a brother. Түүнд ах байхгүй. They don't have a dog. They haven't got a dog. Тэд нар нохоогүй. Үүний хариулт нь Америк маягаар ярьж байгаа бол don't doesn't-а хэрэглэнэ. British англи маягаар ярьж байгаа бол haven't, hasn't got гэж хэлнэ. Асуулт болон товч хариултаа харьцуулаад харъя. Do you have a car? Have you got a car? Чи машинтай юу? Does she have a pet? Has she got a pet? Тэр гэрээ тэжээвэр амьтантай юу? Do they have time? Have they got time? Тэдэнд цаг байна уу? Хариултыг харъя. US, American English. Yes, I do. No, I don't. British English, G B-гээр тэмдэглэдэг. Yes, I have. No, I haven't. Одоо дасгал дээр ажиллаад үзье. Хамгийн ихнийх нь их амархан дасгал байгаа. Ярианы дадлага хийгээд үзье. Do you have a dog? Нохойтой юу чи? Have you got a car? Чи машинтай юу? Энэ хоёр асуултад яаж хариулах вэ? Бодоод өөрсдийнхөө хариулаарай. Харин дараагийнх нь бол үгүйсгэх өгүүлбэр дээр дадлага хийгээд үзье. She doesn't have a brother. Тэр эмэгтэйд ах байхгүй. Эсвэл эрэгтэй дүүгүй. She hasn't got a brother. Exercise 2, дасгал 2. Зөв хариултыг сонгоно. За энэ дээр жоохон бодох юмтай байгаа шүү. We have has алиг нь хэрэглэх вэ? A big house. Бид нар том байшинтай гэж хэлэх гэж байгаа. He hasn't, don't have a job. Тэр ажилгүй. You any pets? Асуултын тэмдэгтэй. Чамд тэжээвэр амьтан бий юу? She any brothers? British англи маягаар яаж асуух вэ? Чи ах нартай юу? Чамд ах нар бий юу? I don't have, haven't got much time. Алиг нь сонгох уу? Надад их цаг алгаа. Энэ дасгал дээр ажиллахад 1-2 минут олондоо бичлэгээ зогсоогоод дасгал дээр ажиллаарай. Тэгвэл илүү үр дүнтэй шүү. Одоо хариугаа шалгая. We have. He hasn't got. Do you have? Has she got? I don't have. Энэ хариултуудыг сонгосон бол зөв байх нь.
Exercise 3. Зөв хариултыг сонгоно. Энэ жоохон урт дасгал байгаа шүү. I a computer. Америк маягаар. Би компьютертэй. They got new books. British маягаар. Тэд нар шинэ номнуудтай. He a big family. American. Түүний гэрийнхэн олуулаа. She got brown hair. British маягаар. Тэр эмэгтэй бор өстэй. We any homework today. Үгүйсгэх өгүүлбэр Америк маягаар чинь. Өнөөдөр бидэнд даалгавар байхгүй. Бичлэгээ зогсоогоод энэ дасгал дээр ажиллаарай. Бараг дээдл нь 2 минут болох байх. Хариугаа харъя. Have. Have хоёр дахь нь. Гурав дахь нь has and don't have. Ингэж хариулсан бол зөв байх нэ. Энэ дасгалын үргэлжлэл they a car. British маягаар. Тэдэнд машин байна уу? My friend a bike. Ингийн өгүүлбэр чинь Америк маягаар. Миний найз дугуйтай. You time now. Америк маягаар асуух нь байна. Чамд одоо цаг байна уу? I got an idea. British маягаар надад нэг санаа байна. He a new phone. Үгүйсгэх өгүүлбэр хичээр Америк маягаар. Түүнд шинэ утас байхгүй. Одоо бичлэгээ зогсоогоод хийгээрэй. Бараг 1 минут болох байх та. Хариугаа шалгая. Have they got? My friend has. Do you have? I have. He doesn't have. Хичээлээ дуустал нь үтсэн танд баярлалаа. Хэрэв та миний зааж байгаа англи хэлний хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English Spaniel Tog-ын нэртэй YouTube сувагт маань subscribe хийгээрэй. Хажуугийн all товчийг дарвал шинэ хичээл бүрийн тухай мэдээлэл автоматар очих болно. Хэрэв танд таалагдсан бол лайк дарж найз нөхөдтэй хуваалцаарай. Мөн сэтгэлдээ бичжүүлдээгээрэй. Энэ нь миний дараагийн хичээлд маш их урам зориг өгдөг. Баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин уулзъя.